Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-гаас шинжилсэн чансаагаа гаргалаа. Монгол улсын сагсан бөмбөгийн эрхтэй шигшээ баг чансаагаа 7 байраар ахиулж чадлаа. За тэдний үзүүлэлтэд ямар амжилтад гол нь нөлөөлөв гэж үү? За тэгвэл сагсан бөмбөгийн шигшээ баг 2 дугаар сарын 20-ны өдөр Гуамын талбайд зочлон Азийн аврах шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсгийн зочлон тоглолтоо хийж өрсөлдөгч бага талбай дээр нь буулга авсан. Зам эргээ ирсний дараа эх оронд Улаанбаатар хотод 2 дугаар сарын 23-ны өдөр Японы шигшээ багтай дараагийн тоглолтоо хийж тун ойрхон хожигдсон. За эдгээр үзүүлэлтүүд Монголын эрхтэй шигшээ багийн амжилтыг ахиулахад гол нөлөө үзүүлжээ. Монгол улсын эрхтэй шигшээ баг Твд 22 дэлхийд чансаагаараа 102-т бичигдэж байна. За яг өнөөдрийн байдлаар Америк нэгдсэн улсын баг дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа бол үүний дараа Серб, Герман улсын багууд бичигдэж байна. За харин Аз твд Австралийн шигшээ баг өнгөлж дараагийн багууд болох Япон, Шинэ Зеландын багууд эхний 3 байрт чансаагаараа бичигдэж байгаа юм а.